Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч, эрхэм сонсогч та бүхнийхээ энэ өдрийн төмөн амар амгалан айлтган мэдчилж байна. Богдхааны ордон музей 2021 оны 1-р улирлаас эхлэн подкастыг бэлтгэн эрхэм үзэгч сонсогч та бүхнийхээ гэгэм илмээ сонорт толиулахад бэлэн болоод байна. Монгол улсын түүхэн шинжлэх ухааны доктор, төрийн сойрхолт түүхч Оохнон Батцаахан гоо маань бидний бэлтгэж байгаа энэ удаагийн эхний нэвтрүүлэгт хүрэлцэн ирж зочноор оролцож байгаа маа. Ингээд Оохнон Батцаахан гоодаа микрофоноо шилжүүлэе гэж бодож байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан аварж байна уу? Таны эрдмийн их ажил ундарсаар л байна уу? За баярлалаа. Одоо юуны өмнө Богдкаст гэдэг ийм сайхан нэртэй нэвтрүүлэг Богдхааны одоо ариун дагшин ордноос нэвтрүүлдэг болж байгаад туйлаас их баяртай байна. Тий залуучууд маань, монголчууд маань Богдкаст гээд цээжлээсээ билээ, сонсоосоо билээ, мэдээсээ билээ гэж үнэн сэтгэлээсээ одоо бодож байна да. За баярлалаа. Таныг ариун дагшин газар гэд хэлэхлээр би сайн нэг зүйлийг саналаа л да тий. Энэ газар ариун дагшин гэж хэллээ. Тэгээд ариун дагшин байна гэдэг бол ямар ч хэлсэн энэ ордонд цогцолж босоод өдий өрсөн энэ 100 гаруй жилийн түүх саяны таны хэлсэн энэ ариун дагшин гэдэгтэй юу н холбогдох болов? Тэгэлгүй яг энэ чинь Монголын сүүлчийн эзэн хааны 8 дугаар богд явсанд утгатай маань амьдарч хийсэн өргөө ордон шүү дээ. Тийм 1890 онд босгосон одоо энэ ногоон ордон байна тийм ээ. За тэрвээс гисүүлээл тэгэл одоо энэ бурхны шашны одоо монголчуудын хамгийн одоо оройн болох богд учир дарий маань одоо амьдарч байсан ордон гэд бодвол одоо ялангуяа өсөлтөн олон монголчууд маань онцгойлон ханддаг, тийм бэлэгшээж ханддаг ийм учиртай энэ ордонд орсон болгон энэ ордонд ирсэн болгон богдыгоо эрхэмлэн дээдэлж шүтэж энэ ордонд хүрэлцэн ирсэн болгоны хиймэр сүлд оргилж дээшээ байж авах учиртай гэж би боддог юм аа. За баярлалаа. Тэгээд яг олон ургалж үзэл гэж байдаг шашныг ч гэсэн бид нар бас нэг эрхчлөө эдэлдэг болсны одоо бас нэг зарим нэгэн гавьягийн ч хүртэж байгаа гайгийн ч амсч байгаа тийм. Тэгээд танаас одоо хамгийн гол зүйлээ асууя гэж бодож байна. Та ер нь яагаад энэ богд судлалыг сонирхож судлах болсон юм бэ? Тэгээ ер нь бол тань шиг ингэж гүн гүнзгий судалсан хүн бол Монголд одоогор байхгүй шүү дээ. За богд хааны тухай 1911 оны үе гэдэг юм уу 20 дугаар зууны үетэй холбоотой судалгааны талаар бол мэдээж олон хүн энэ асуудлыг судалж ирсэн хэрэг. Тий. Би чухал энэ асуудал руу яагаад орсон бэ гэж 1900 социализмын жилүүдэд бол энэ үеийн түүхийг бага судалдаг байлаа. Үндсэндээ өнөөч гэсэн баг үргэлжилж байна шүү тийм үзэл суртал. 21 оноос орчин үеийн Монголын түүх эхэлдэгэ гэж 7 сарын 11-ээс хойш эхэлдэгэ гэж сургадаг байлаа, тэгж номлодог байлаа тийм ээ. Тийм. За тэгээд одоо тэрнээс урагших үеийн түүх бол феодализм үеийн түүх гэж. За бүр хамгийн томоор нь ярил одоо хамгийн том хар феодал нь Чингис, хамгийн том шар феодал нь Богд. За ингэж ханддаг байлаа үзэл сурталын үднээс монголчуудын маань түүхэнд хандах хандлагыг одоо тухайн үед ирсэн одоо тэр коммунизмын үзэл сурталын үднээс ингэж хандж байлаа гэж. Тийм болохоор би 1920 оны үеэр эхлээд судалгаа хийсэн. За тэгээд ингээд 21 оны өмнөх үе. За ингээд үеийнсэн чинь энэ үеийн түүх бол үнэхээр одоо сонирхолтой байсан. Яагаад тэгэхээр 11 он бол монголчууд сухаар технологи сэргээсэн ийм он байсан. Энэ сэргээсэн үйл явдлын гол эзэн удирдагч нь Богд хаан байсан. Энэ миний онцгой сонирхлыг татсан хэрэг. Тэгээд би одоо энэ рүү орохыг одоо зорьсон юм а гэж. Тий. Ер нь яг залуу судлаач эрдэмтэд энэ дээр хандаад ус хэлвэл дэлхийд дахинд одоо ингээд Монголын судлалын төвүүд олон байна. Германд, Японд, Италид, Америкт гэдэг. Ингээд харуул голдвол 13 дугаар зууны судалж байгаа. Ер нь дэлхийн Монгол судлалыг бол одоо 13 дугаар зууны хэлэндээ
Яг тэгэхээр дэлхийн талыг эзэлж авсан бид нар ч тэрвэрээ бахархдаг байх. За тийм болохоор ч тэгдэм үү эзэн Жингисийн үе эзэн Жингисийн тухай судалгааг бол одоо Австрали, Англи, Америк гэдэг маш олон насаараа судалж байгаа хүмүүс байна. Тэр үеийн түүхийг одоо шинээр орж судлыг бол залуучууд байвал мэдээж энэ бол бараг нэг хүний амьдрал хүрхээргүй тийм хэмжээ судалсан байна. За 20 дугаар зууны үе ер нь Монгол маань баяр түүхтэй юм чинь монголчууд маань 20 дугаар зууны үеийн түүхийг ингээд үзэх юм бол чинь 21 оноос хойш үеийн түүх бол социализм үед бол одоо социализмын үеийн тэр үзэл сурталын үднээс их судалдаг байсан. 21 он Сүхбаатар Данзан гээл одоо бодоо гэж явна. Богдхааны үеийн талаар бол бага судалдаг байлаа. Тийм тэгэхээр болохоор энэ бол үнэхээр сонирхолтой байсан хэрэг. Тэгэхээр энэ бол судалгааны шинэ объект болсон хэрэг. Тийм тэгээ энэ рүү бол одоо судлууд маш сонирхолтой байсан хэрэгэ гэж. За тэгээд энэ рүү одоо би судалсан орж одоо судалгаа хийж ирсэн юм аа. За. Юуны Богдхан 1911 онд одоо яг үндэсний эрхчлөөний хөдөлгөөн гэж ярьдаг ч бид нар. 11 онд хаан ширээнд залагдах талаар бол хоёулаа хожим дахиад нэлээд дэлгэрэнгүй дурсна гэж бодож байна. Одоо хамгийн гол зүйл юу гэхээр богд жавцсан дам хутгах гэж хэн байсан юм бэ? Бид нар түрүү ярианыхаа яг энэ подкастыг эхлэхдээ таа ч гэсэн өөрийнхөө ярианд оруулаа ариун дагшин газар гэж ингэж нэрлсэн. Тэгвэл яг энэ одоо бид нар ариун дагшин гэж үзэх тэр одоо үндсэл нь яг богд жавцсан дам хутгах гэж хэн бэ? Яагаад Монголын түүхэнд тэгээ монголчуудын амьдралд ямар тийм гүн гүнзгий үүрэг гүйцэтгэж гэж одоо нөлөөсөн юм бэ гэдэг талаар нэг жоон дэлгэрүүлээ гэж бодож байна. За бүр жоохон өргөн хүрээнээс Эрида нэгдүгээрт нь түүх гэдэг бол үнэт зүйл. Тийм энэ бол ой санамж. Тийм энэ үндэстний одоо оршихуйн одоо нэг үндэс байдаг. Аливаа үндэстний. Тийм болохоор бид нар бол түүхэндээ одоо хандлага өөрчилж түүхээсээ өөрийгөө олж таних хэрэгтэй гэж бодож байгаа тийм. За мэдээж түүхгээд ярихаар 13 дугаар зуун руу шууд бүр эртний түүх рүү ч орж магадгүй. Орчин үеийн Монголын түүх ингээд үзвэл 1911 он энэ үеэс хойшхыг 11 онд цаар тогтнол цэргийн тогсон хойшхыг орчин үеийн Монголын түүх эхэлсэн үе гэж үзэж болно хаа гэж. За тэгээд дээр нь бол одоо ингээд 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны ихэнх үе болоход монголчууд бурхны шинтэй болсон баг. Тийм бурхны шинтэй болсон баг. За тэгээ бурхны шашин ер нь бол бид ч одоо ингээд өнөөдөр бол ингээд залуучууд маань янз янз шашинтай шингүү өсөлттэй шин болсон байна да. Хандж байгаа хандлагаар бол хүн амьтныг хүнийг амьтнаас ялгадаг зүйл бол шашин гэж байгаа. Тийм шашингүй болчоор араатан шиг болчихж байгаа. Тийм за 19 20 дугаар зууны 19 дугаар зуун 20 дугаар зууны ихэнх үеийн монголчуудыг аваад үзвэл үндсэндээ 100% шахуу одоо бурхны шинтэй болсон баг. Тийм за тийм одоо буддийн шашин гэж. Одоо ер нь өмнөх нь бол бурхны шашин гэж хэлээл одоо буддийн шашин ойлгодог байлаа. Одоо бүр ялах хэмжээнд хүрээд буддийн шашин гэж хэлдэг болжээ. Ламнар ч гэсэн буддийн шашин ярьж байгаа юм. За будда бурхна хэлж байгаа хэрэг баг. За ингээд бурхны шашинтай болсон хүмүүсийн чинь хэмнэлийн дэшүүд тэдэг юм нь богд шний тэргүүн болно тийм ээ. Шний тэргүүн бол тэр өсгтэн олонний хувьд бол одоо оройн дээд очир дэрнэ гэж тэр хүний төлөө бүхий л амьдралаа зориулдаг байлаа өсгтэй монголчууд. Хүрээ орж богдод мөргөөд гисэн хүн тэр хүний амьдралын зорилго биелэлээ гэж үзэж ирсэн. Ер нь яг бурхны шашин Монголд бол одоо 16 дугаар зууны сүүлчээс орж ирсэн тийм ээ. 1570 гэдэг онд ингээл одоо Эрдэнэ зүйд гээл одоо бид нэр орж ин тийм ээ. Төмөлийн Алтай хаан за тэгээд Автаа хаан ингээл уриал залаал ингээл болж ин доо. Тэгээд анхны богдууд бол ингээд нэгдүгээр богд, анх дугаар богд, хоёр дугаар богд маань бол монгол хүн байгаа. Алтан уургийн эзэн Жингисийн алтан уургийн хүмүүс тодорсон байгаа. Тий за маш эрдэм номтой хүмүүс байгаа. За ингээд анх дугаар богд бол нэлээ өндөр насалсан. Тий за Бээжинд шар сүмд таалуулсан гэдэг юм билэ. За мэдээж уур ухаантай одоо тэр ухаан шашны одоо тэр шашин за энэ урлагт оруулсан хувь нэмрийн бид бүхэн бүгдээрээ л одоо талдлаас ярьцгааж байгаа юм чинь. Тэгээд 1723 онд таалбалсан 1635 онд мэндэлсэн юм тэгээд одоо 5 настай богдын одоо анхны дээр тодорчээ гэж. Тэрний дараа тодорсон 1723 онд таалбалсныхын дараа 2 дугаар богдоор мөн одоо бас Жингисийн алт ургаас тодорсон юм. Тэгээд 1750 гэд онд за бид ч одоо ингээд манжид дагаар Орос үеийн дараа болж байгаа юм одоо энэ
үүнд Монгол 1636 онд ингээд олон монголчууд ингээд салархаа байж агаад за ингээд одоо тэр манжийн айхтар тийм хүчрхэгдсэн тийм гүрэн гарч ирээд за ингээд монголчууд гисэг усгаар дагаар оруулж байгаа. За 1636 онд өмнөд Монголын 1691 онд халах Монголын дагаар оруулаад 1750 гэдэг онд ингээд ойр дуу 100 гарынхыг бол хүчээр эзэлж байгаа. За энэ үед бол ингээд 2 дугаар богдын үед таарч байгаа. 2 дугаар богдын ах нь бол тэр одоо тэмцэлд дэмжиж оролцоод Бээжинд цаазлуулсан байгаа. За мөн 2 дугаар богдууд энэ үед учир битүүлгээ жилийн дараа таалж байгаа. За ингээ энээс хойших богдууд бол төвдөөс тодорно гэж манжийн одоо бодлого баг тийм ээ. Монголын эгчүүдийг барих бодлого баг. Тодорч болно гэсэн шийдсэн шиг байна. За ингээд 3 4 5 6 7 8 гэдэг энэ үед бол богдуудыг бол төвдгөн тодруулсан. За мэдээж монголчууд бол оройн дээд учир мэгэж шүдэж ийсэн да тэр богдууд ч монголчуудын төлөө үнэхээр одоо хүчин зүтгэж бурхны шнийг монголчуудын дунд хөгжүүлэх гэхэд за монголчуудын төлөө бол сайн улсын төлөө бол одоо бүхнээ зориулсан гэдгийг бол хэлэх зүг баг. Гэвч энэ 3-аас хойших богдууд урт наслах хүчиргүй байж гэж. Тийм 3 4 5 6 7 гэдэг ингээд 5 богдын нас дунджаар үзвэл 22 орчим байна. За энэ яадаг учиртай вэ гэхээр энэ богдуудыг ч юм бол бага наснд тодруулна. За нэг 2 3 бас 5 настай тодруулна гэж. За ингээд тодорсон богдууд ингээд нэг 20 орчим хүртэл юм бол ингээд эрдэм номсорно шүү дээ тийм ээ. Тийм. За ингээд энэ үед ингээд 99-өөд эсхий сүнд сад гэдэг юм одоо ингээд ухаан санаа суугаад ингээд номтой ингээд биелдээд ирэхээр чим бол бурхны шний тэргүүн гэдэг чинь бол одоо яадаг вэ гэхээр тэр одоо ард түмнийхэн дунд бол нэр хүнд нөлөө бол онцгой болд юм байна. Тийм. За энэ бол одоо тэр 2 дугаар богдын үед онцгой учир харагдсан учраас бурхны шний тэргүүнийг бол монгол хүн байж болохгүй юм байна. Төвд хүн байж байгаа. Энэ нь бол урт наслж болохгүй юм байна. Одоо маш одоо тодруулаад хүүхд байж байгаа нас бий гүйцэхээр нь Бээжинд дуудана гэж. За ингээ Бээжинд дуудаад 3-аас хойш богдуудын одоо амьдралыг үзвэл маш одоо гонхтой төгсгөлтэй байгаа. Бээжинд очиод гэдэг юм урд ингээд дуудаад манжи гисэн дуудаад хуулиар манжи хаанд хүндэтгэл илэрхийлэн тэнд сүмд орно ингээд одоо юм болно. Тэгээд сурвалжид бичсныг үзэх юм бол нэг хаан одоо тэр утаашин ууланд очиод жимс идээд таалбалт юм байна. Нэг богд нь одоо ингээд амар сахалт руу очиж аршаа усан чинь таарсангүй бас таалуулчих. Энэ одоо тэгээд улс төрийн бодлого гадны тэр одоо юунд дарлалд байсан гэж ярьж. Тэгэлгүй байх үү тийм. Тэрний нөлөө. Тэр энэ чинь манжийн иргэшээлд байгаа. Үндсэндээ одоо монголчууд ч юм бол манжийн иргэшээлд орсон байсан гэсэн үг. За тэгээ манжийн иргэшээлд байсан ч гэсэн монголчуудыг барих одоо нэг зэвсэх юм бол одоо бурхны шин гэдэг юм богдуудыг болгож байгаа хэрэг шүү дээ тийм. Энэ шүтгдсэн хүмүүс ч юм бол монголчуудын дунд нэр хүнд нөлөө болоод төө болонгууд эрэнгүүд болдгоо байна гэж. Тэгээд одоо энэ богдуудыг чинь богиных нь асуулж байна гэж. Хүүхэд дээр тодруулчаад том болтлоо яхаар ч юм бол одоо аюулгүй байх нь шүү дээ манжийн одоо хааны юм. Ийм бодлого явж байна. Тэгээд ялгаа авахгүй 7 дугаар богдууд 1868 онд 19-тэй байна уу таалуулчихж байгаа. За ингээд 8 дугаар богд мөн л ялгаа авахгүй тэр манжийн бодлогоор одоо ингээд төвдөөс тодорсон байгаа. За ингээд тодорхойд мэдээ бас тэр хэлэг болсон юм аа бас яг тэр хэлхэн зүг бах. За Монголын одоо ноёдууд бас алтан ургаас байх хэвээр Монгол хүн байх хэвээр энэ тэргээд. За ингээд тос ширх гэсэн тосоор ингээд богдыг чинь зарлан ингээд сүйд болно шүү дээ. Анх богд тодорхой тий. За ингээд тодорч байгаа процесс үйл явцсан байна. За тэгээд дараа нь ингээд залж авчирна. 1872 3 оны үед ингээд хүмүүс явуулах чинь угаасаа одоо энэ зам харгууч одоо гихт адилгүй шүү дээ. Тийш. За ингээд одоо нөгөө энэ маш хол байна. Тэмээ өсгөөр явна. За ингээд угаасаа Монгол бас тэр манжийн ихэнх үеэс бодлого энэ тэр маш нарийн шүү. Одоо ингээд нөгөө цагаан юу хэм байна да. Цагаан хэмнээс одоо 7 бомбтоор зөвхөн 7 бомбтоор одоо энэ олон хятад иргэд Монголд ирж болно гэж. Тэгээ ирэх хэрэгтэй 14 ч юм уу 30 оноо буцсан. Одоо тэр ПО гэдэг нэг тийм одоогийнхэр виз маяг юм авна гэж. Ирсэн одоо тэр хятад олон иргэн ч юм бол энд ирээд Монгол ихнэр авч болохгүй, газар тариалж болохгүй гэсэн тийм хуультай байсан. Тэр бүр манживын хууль байгаа тийм. Манжийн засгийн хууль. Тийм, монголчууд зориулсан, зарилгаар тогтоосон гадаад Монголын төрийн хэвлэмийн хууль зүйн бичиг дээр тодорхой байна. За энэ бол манжууд мэдээж Монголд сандаарч нэг ингэсэн нөө мэдэхгүй зүгээр юутай ч гэсэн манжийн төрд байсан одоо за тухайлбал өндөргэн зануузар Монголын одоо хан угсаа залгамжилсан хан гүнгүүдийн одоо үүрэг өрөөл бас онцгой байсан байж магадгүй гэж.
Тий. За ингээд юутай ч гэсэн бол монголчууд бол хятад ийм олон иргэнтэй монголчууд уусаж алга болсонгүй тийм чадсан байна гэж. За ингээд ийм ирж очдөг байлаа гэж тий. Цагаан армийн тэр бомбууд ирж байгаа хэрэг. Тэгээд ингээд намдгуур өгдөө жишээ нь ингээд тодроод ингээд араас очиж тус жавхаар ингээд явах төлөвлөгчтэй хахад бас хэл болж ийсэн. За тэгээд дараа нь бол энэ Цэцэн хааны аймгийн тэр юу явж байгаа. Засаг хүн юм тосч явна. Авч явж байгаа. Тийм нэг юутай даалам тусан шиг гэдэг лөө. Хоёул нэлээ олвол явна биж байгаа л да. Тэмээ өсгөр урд монхууз гэдэг дайлдаг барьдаг хүнтэй байт юм байна. 300-400 хүнтэй ингээд тосч явсан юм. За ингээд богд маань бол 5 настай 1874 онд амар заларсан байгаа. Тийм за ингээ ирэхдээ бол аав ээж долуул ирсэн байгаа. Оо за. Тийм аав нь бол ирснийхаа жил гарны дараа таал болсон. Ээж нь нэг 7-8 жилийн дараа таал болсон. Тийм. За ингээд энэ хүн бол одоо багаасаа эхлээд Монгол болсон. Ер нь бол одоо Монгол одоо ингээл одоо ер нь Монгол хүүхдүүдтэй өсөөж бойж тоглоод одоо Монгол хүүхдүүд л одоо зүг тараг идэл гүүгээл одоо нөгөө мөр тоглодог шээ тий. Тийм маягаар л одоо өсөж байцсан гэсэн үг тий. За энэ бид тэрийн сууж байгаа ордон маань 1870 гэд онд баригдсан 90 гэд онд баригдсан тэр юуны Дэчин галын ордон шатсан дараа баригдсан гэхээр арай жоохон өмнө үл ирсэн гэсэн үг л дээ. Тэгээ цагаан ордон байла, шар ордон гэд олон ордон байсан гэсэн үг байна. Тэгээ бойжод хад бол богд маань бол юутай ч гэсэн бол Монгол болсон. Ер нь бол Монгол хэл төвд хэл өвд гэж сурсан. Тий одоо тийм бэлэг танхаад цаглахгүй хүүхд маягаар бол ийм өссөн. Ном бол гайхалтай сурсан гэсэн үг. Тийм тэгээд энэ хүн бол төвд ихээс одоо би бол одоо төвд гаралтай Монгол гэж хэлэх дуртай ийм хүн. Тэгээд энэ имагч 8 дугаар богд маань. Тэгээд бусад богдоос ялгаатай энэ хүн бол ингээд бүхий л одоо өөрийнхөө амьдралыг бол монголчуудын төлөө зориулсан. За тэр одоо урд богдуудын нэгэн эдлэр Бээжинд дуутахад 18-20 болоод Бээжин очоогүй. За өөрийн гэсэн үсэл бодолтой ийм одоо сэргэлэн цовоо айхтар номтой авжийн дамжаа хүртэл барьсан ийм хүн болж өссөн юм аа монголчуудын заяа уянд иссэн бол удаа. Тэр би бас таны яриаг дундуур ороод бас нэг асуулт сэрээ гэж бодлоо. Юу гэхээр гавжийн дамжаа гэдгийг ер нь мэдтгүү. Ялангуяа энд шашинтай холбогдож судалгаа хийж ирсэн хүмүүс тийм яг энэ одоо шашнаар одоо лам хуурга болоод ингэж явж байгаа хүмүүс л ер нь мэддэг болохоос тэр болгон ердөөс энэ гавжийн дамжаа гэж ямар эрдмийн зэрэг цолж штэ. Тийм одоогийнхоо докторийн зэрэг шашнаар будын шашиндаа тэр сургаал номын талаар тийм ер нь аль шашны сургаал ном болоод хүний сайн сайхны төлөө яавал сайн сайхан явах уу гэдэг одоо зам мөрийг л зааж сургасан тийм сургаалууд дийлэх гэнэ байдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар нэг ойлголт өгье. Хоёрдугаарт нь ер нь бол одоо залуучууд хүүхдүүд гэж ярина л да. Бараг бидний үеийнхэн ч гэсэн одоо төсөөлөхөө болчиход байгаа. Богдыг 5 настайд нааша залаад Монголд ирэх хугацаа. За километрээр бол бид нар тооцож болж байгаа. Тэдэн километр явсан. Хамгийн гол нь ямар хөсгөөр ямар хугацаанд энд ирсэн бэ гэдэг бас их сонирхол татдаг. Яа тэгэхээр бид нар удирлын ч бас аль удиралд ирсний тооцоолж чаддаг. Өвөл ирсэн бол одоо ямар хүнд бэрх замыг туулж ирэх вэ? 100 ч ялгаа байхгүй. Бороо, шавар уус одооныхтой адилхан ингэж зам харгуу гэж юм баг байхгүй шахуу. Тийм газраар л дайрч ирнэ шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ талаар та нэг төсөөлүүлээч. Тийм. За тэгээд тэр би өмнө тэр ярьсан тэр ноёдууд бас яаж яагаад ингээд юуны Цэцэн хааны тэр Цэрэн Сантав гэж тийм засаг бүр ингээд хөсөг явцсан байгаа. Тэмээ хөсгөр очиж авна шүү дээ. 300-400 тэмээ хөсгөтэй явд юм байна да. Тэгээ бараг тэр төвдийн тагсын бараг орохын наам. Зарим засаг нөгөө энэ засагтханаас нь тэр хүмүүс явахгүй байсан чинь Цэцэн хаанаас тэр Цэрэн Сантав гэдэг засаг явж байгаа. Араас нь бараг товтгосон шиг байна. Тэгээд яг наахан талд нь очиж одоо махс орохын өмнө хөсгөн гүйцсэн гэж байгаа. За ингээд бол тосч ирж байгаа. Тийм босоод ирж байна. За ингээд бол богд маань бол тэндээ эхлээд ингээд тодорсон богдууд бол анх ингээд одоо чинь за 1872 ингээд чинь 69 онд орсон ингээд 3-4-т тодорж байгаас. За ингээд үзчихэд бол 2 жил бол тэн дээр ном үзсэн баг. Тийм шавьд ороод ном үзсэн. Ном үзсэн. За тэнд ч одоо
нэр шагнан одоо олон юм болно даламас нэр хайрлан за тэгэл даасан ном багш гэдэг олон юм болж байгаас өмнө. Тэгээ богд маань эндээс очсон бас олон хүмүүс очсон юм аа манай энд даалам зовсон ш тэргүй хүмүүс. Тэгээд авцрахад бол одоо энэ чинь нэг жил 6 сар явсан гэдэг баг. Жил 6 сар тэмээн өсгөр явж байгаа. Тий. Жил 6 сар явж ирж байгаа. Тэгээ үнэхээр одоо бас одоо энэ кино моно хийдэг энэ сайхан цагт бол бас харуул бас сонирч байж магадгүй. Ер нь бол тэмээн өсгөөр ингээд яваад одоо ингээд лагсаа яваа. Одоо бол яг харцсангуу зам харга байгаагүй болчихсон юм чинь цагуул явах. Тэгээ би түрүүн тэр ярьж байгаад орхичихсан юу тэр цагаан хэрмийн тэр урдлаар цагаан хэрмийг ингээд даваад одоо манай талаас цаа тал уртал те. Тэгээ тэрийг ингээд авахад цааслтууд тэр хунхуус гэж нэртэй тийм дээрэмчд байдаг юм байна. Тэдний ч одоо ингээд уухайлаа гисгээр дайрдаг юм байна л да. Тэгээд одоо ялангуяа одоо ер нь бол урагшаа явж ингээд мөргөхөөр явдаг хүмүүс юм бол даавагч мөргөн тэгээд төв дорн энэ төргээл олон аялал байдаг байсан юм биш. Тэгэхээр маш их одоо болгоомжтой бөөнбөөнөрөө монголчууд явдаг байсан гэж. Тэгээд дээрэмддэг тийм бүлгүүд тэднээс хамгаалах хэрэгтэй болно. За тэгэхээр чи одоо олон одоо зэвсэгтэй хамгаалагч явна. За мэдээж одоо уун хоолунд идэж уун замдаа буун орчин гэл тэгээд тийм гэр махна өсгсүүлэл олон юм болно тийм ээ. Тэр чи айгүй том логистикийн асуудал үүсчихэж байгаа. Тэгэхээр чи одоо ингээд 300-400 тимээд өсөхтэй, морьтой, малтай, морь маллаа хөөлнө, өөрснөө идэж уун, оолундаа ичин. За тэгээд богд гигантны урсны шинэ тэргүүнээ залж байгаа гэдээ бодохоор чинь тааллаар явна тэр чинь нэг одоо хэдэн километр ч байдیں۔ Одоогийнхоор бол нэг юу өртөө явдаг уу явахгүй юу? Нэг өртөө чинь нэг 25-30 км байна. Тэгээд одоо амарн тий. За ингээд бас зам зуур ингээд байгаа маш олон өсөхтэй олон байгаа. Иргэд мөргүн ингээд л одоо олон юм болно да. Ингээд явсаар байтал очих зам ирэх зам ингээд жил 6 сар болж. За ингээд 1874 оны 10 сар 9 сарын 30-нд одоо хүрээнд морилсон гэж байгаа тийм. Яг хамрын дунд сард тий намар намрын дунд сар тийм ээ. За богд маань өөрөө тэр шорон одоо могой жил үе 1869 оны тэр намрын сүүл сарын шөнийн 8-нд мэндэлсэн хүн юм. Зүгээр дашрамд хэлбэл богдыг яг хүрээнд залрах тэр мөчөд богдын одоо хожимод хатан болсон дондогдлон хатан төрсөн баг. Тийм 1874 оны намрын сүүл сарын 15-нд. Мэндэлсэн ийм хүн. Тэгээд монголчууд бол одоо бүр хууль зүйн бичгэн дээр байдаг. Энэ богдын төрсөн өдрийг бол тэмдэглэдэг байсан. Одоо ч гэсэн бас нам хордог байхаа гэж бодож байна. Тий. 8 дугаар гэж явж ирж байгаа юм дээр. За ингээд 1874 онд ирсэн энэ богд бол маш одоо айхтар тийм ухаан сэрэг 25 насны ойг 1893 онд тэмдэглэсэн байгаа. Одоо энэ хүй 7 хуудагт даншиг наадам хийгээд нэлээд одоо өргөн болсон гэж. Ийм 25 настай байхад болсон байхдаа одоо гадны хүмүүс битсэн байгаа. Энэ одоо ноёдуудын гэдэг юм уу том тогтлам нар байна шүү дээ. Тэр хүмүүсийн дохиос одоо өөрөлдвөл зангаагаар явахгүй өөрийн гэсэн бие даасан үсэл болтой. Хинээс одоо хараад бас өөрийгөө аваад явах хэмжээнд хүрсэн байсан гэж хэлж байгаа. Тэгээд одоо 20 дугаар зууны их үе болоход чинь 1900 он болоход бол хүрээнд цугласан ноёдууд богдын альсгүйгээр тардаг байсан гэж. Тийм нэр хүнд нөлөөлөл өссөн гэж ярьдаг. Тэгээд яг хувьд бол харьцангуй залуу шүү дээ. Тийм шүү дээ. 25 таа гэж боддог. Ноёдоос болоод. Тийм. Одоо тийм болно. За тэгээд дээр нь бол мэдээж одоо тэр хүн бол маш ухаантай байна. Айхтар тийм бэлэг танхай хүн байна. Гэвч яагаад одоо богд нэр хүнд ийм айхтар болсон бэ гэдэг талаар ингээд нэг хоёр зүйлийг хэлье гэж бодож байгаа. 18 настай айхтар өвдсөн гэж. Би тэгээ 3 хоногийн дотор зөв болсон гэж. Ярьд юм билээ. Тэгээд битсэн байна сурвалж дээр. За дээр нь одоо энэ Сэцэн хааны тэр Жүн дөрж холом гэж заалтсан баг. Тийм. За ингээд одоо энэ тэр богдыг одоо ингээд дуудсан чи ирэхгүй хэд хэдэн удаа. Тэгээд одоо тэр хүний чинь бол заалцаа тэр заалтал нь хүрээнд байсан манжи амбан сайдаар манжи хаанд хүрээд дамжаад. Тэгсэн манжи хаан баг одоо жоохон богдыг одоо тийм буруутгах шаасан маягтай үг унахдаг байхгүй юу? Тэгсэн чинь богд бол хариу унахсан үг хэлсэн байгаа. Тэрний үг гэхээр нэгхэн хүний үгээр намайг одоо ингэж буруушааж байгаа бол надаас энэ богд явсан дам гэдэг нэрээ авч үзээрэй гэж. Тий гэж. За ингээд тэгсэн чинь манжаан үе яалаа гэж одоо би одоо
тохон томилсон зорилгоор тодруулж зассан Жобсын дамд итгэлгүй яах вэ гэж таныг одоо буруу шаагаагүй гэсэн хариу өгд юм байна да. Тэгсэн чинь богд бол тэгээд одоо тэр нөгөө юуны жин өндөрч болом энэ бол нэг их шийдэж барьсангүй. Тэгсэн чинь уучлаарай. Тийм намайг тэгээд тэрийг донгоддогчуул жоохон юм болж байгаа. Тэгсэн чинь бол би зөвхөн ийм төдийгөр одоо ингэж байгаа бол би одоо энийг хүлээж авахгүй гэж. Ягаад гэхээр энэ намайг буруу шаасан заалтсан энэ хүнийг юу яаж байгаа. Ахаад нөгөө тэр манжаа хаандаа бол зарга мэдүүлж байгаа. Миний хинбэ гэдгийг халахын дөрвөн хан энэ чуулган дараг засаг ноёд том хот товлгаадаас асуугаарай гэж. Тэгээд нэгдүгürt намайг юу хийсэн бэ? Миний хинбэ гэдгийг асуугч. Хоёрдугаарт нь энэ хүнийг яавал зохистой, яаж хийдэг бол зохистой энэ хүнээс асуугч. Энэ зүгээрс нэр станыг сүйд болтол тэр заалдж байгаа тэр манжаа хаанд. За тэгээ манжаа хаан ч бүр бууж өгөөд энэ ч одоо бүр за итгэж бүр нь одоо итгэж гин одоо би явсан дутагтаа тэр дөрж боломын дуудаад хамаг цол хэрэгмийн одоо юу яагаад аваад нутаг зааж юм болоод ингэж байгаа. Тэгээ богдоос ирж өөчд гуйгаад. Тэгээ энэний дараа бол одоо тэр богд манай 8 дугаар өгдөөч юм бол одоо өмнөөс үгс өрхн битийхэл одоо тэр хүнтэй одоо хамгийн дайтайхан харьцахыг л өгсдөг юм болчихсон юм а гэж. Тэгээ энэ бол одоо ингээ халах дөрв гэдэг юм одоо энэ ховдын хязгаар зөвхөн энэ алх монголчуудын дунд нэр хүнд биш ингээд өвөр монгол хайлмиг буряа тэгээд бүх монголчуудын дунд бол энэ 8 дугаар өгдийн нэр хүнд бол асар өндөр болсон гэж байх юм билээ. Та 1911 оны 12 сарын 29-ны их үдийг бол хамгийн их судалсан. Яг тэр үед болсон үйл явдлыг одоо чинь хүмүүст төсөөлүүлж. Одоо чинь хүн болгоны царайд тийм гоё баярын гэгээ тодорсон. Гэл эхэлдэг шүү дээ. Тийм. За юутай ч гэсэн бол монголчууд өнөөдөр жил бүр 12 дугаар сарын 29-нд амралтын өдөр байгаа тийм ээ. Үндэсний амралтын өдөр амардаг болсон. За тэгээд энэ яагаад амардаг юм бэ гэдэг үл нэг та нэг богд могд гэдэг юм уу нэг манжаа салсын гэлдэн тэргээд нэг жоохон ярьж магадгүй тийм ээ. Тийм тэгээд тэгэхээр энэ үнэндээ одоо орчин үеийн Монгол улсын эхлэл бол 1911 оны 12 сарын 9 байхгүй юу? Цагаагчийнхаа жилийн өвлийн дунд сарын шинэ 9 гэж. За монголчууд бол шинэ жил одоо тэмдэглээд одоо сайн мэдэхгүй байх шиг юм тийм ээ. Тэгээ өвлийн одоо 9 эдэр 9 хүйтэн дашгинж яадаг үстэй. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ өдөр бол үнэхээр монголчуудын нар гисэн өдөр гэж. Тэгээ одоо станер 8 настайгаас 80 настай хот настан өгд хөштэй хүртлээ магнитны хэлбэр ирсэн гэнэ. Иргэчүүдээ тусгаар тогтнол алдаад хүний одоо иргэшээлд зовж ирж явснаа. Өөрийн одоо дураараа иргэчлөөтэй үндэстэн тустаан галгууламтай Сэргэн Бадраас нь ийм одоо өдөр өгч. Тэгээд энэ өдрийн талаар настан буурлуудыг бичсэн түүхэн их сурвалжид бичсэнийг үзвэл энэ өдрийн морин цагт Богд хаан хатны хамт одоогийн одоо энэ Богд хааны өвлийн ордонгоос шадар цэргүүд тийм ээ дагуулan өөрийн сүйхэн залраад одоо ингээл том цуваа Богд хааны одоо өвлийн шар ордны тийш очижээ. За Богд хааны шар ордон бол одоогийн Монгол улсын их сургуулийн 1 2 3 дугаар байрны орчим томоохон ордон байсан. Нэг ордон гэж хүмүүс ойлгож магадгүй энэ бол нэлээд хилэн хэдэн ордон дотор дэчин галын дуган тэгээ Богдын одоо хэд хэдэн дугтмуудтай тэнд бол Монгол улсын Монгол уламжлалсаар төрийн одоо хааны ордонг 10 хэд хамтаа гэр барьсан байна. Өөрөөр монголчууд бол 11 оны зунаас өсвөлээд бол сайтар бэлдсэн байгаа. За ингээд бол цаар технологи зэрэг тунгалах үйл явдлыг. За энэ өглөө гэж ямар үйл явдал болсон бэ гэж. Энэ 2011 оны 100 жилийн тэмдэглэсэн монголчууд бас харьцангуй сайн тэмдэглэсэн. Тийм Монгол улсын ерөнхийлөгчийн зайлаг гарсан, улсын их хурлын тогтоол гарсан, улсын их хурлын хүндтгэлийн чуулган хийсэн, Монгол улсын ерөнхийлөгч маш том дэлгэрэнгүй хэлсэн гээд. Тэр үед
100 жилийн ойд зориулаад энэ одоо Богд хааны энэ ордон музей дээр зураас Барчаргал гэж хүний зурсан шинэ өглөөгөө зураг зурсан. Тийм. За миний санснаар тэр Ажнаа Батэрдэн гэдэг хүний санхүүжил дээр хийсэн байхаа. За тэр зурган дээр бол одоо бас тийм бас нэг энэ 12 дугаар сарын 29-ний өглөөг одоо ийм одоо ямар үйл явдал болсон бэ гэдгийг сануулах гэсэн зураг. За өвөл байгаа. За ингээ гадаа застай байсан хэрэг баг. За тэгээд Богд бол одоо ингээ зүйг дэргэндээ суугаад ингээ цэрэг чагсаагаад ингээ хөдөлж байгаа зураг. За гадна талд нь ингээ асар олон хүмүүс одоо ноёдууд ингээ бүгд ингээ одоо хаанаага өргөмжлөх үйл явдал явж байхад нь баял цааж байгаа зураг зурсан юм а гэж. За чухам үйл явдал явуулсан байг бол за ингээд морин цагт Богд хааныг бол хаан ширээнд нь өргөмжилсөн. Тийм тэр Богдын шар ордны өмнөх талбайд одоо ингээд ноёдууд за том утгт хувилгаа лам нар ар өвөр монголчууд хүрээнд байсан гадна дотныхон ингээд нүд алдам их хүн цугласан байлаа гэж бичсэн байна. Тэгээ одоогийн тэр Чавлсан Монгол Улсын их сургуулийн одоо Чавлсан гишүүтэй байгаа тэр орчим засгийн газрын ордны зүүн айдлын хашааны тэр аваарч бол том талбай байсан. Тэнд бол маш олон хүн цугласан байлаа гэж. За ер нь бол Богдыг одоо өргөмжлөх тэр үйл явдалд бол хүрээний хүн ам одоо 2-3 дахин нэмэгдсэн гэж ярьдаг. Тийм. За тэгээд бол ингээд өвөл хүйтэн байгаа. За ингээд энэ ёслол нэг 12 цагаас 11-12-оос орой 5 цаг хүртэл үргэлжилсэн гэдэг 5 цаг 5-6 цаг үргэлжилсэн гэж үзэж болно доо. Тэгээд нэг ч хүн тарахгүй байсан гэж. Тэгээд яг эдэр исэн. Тийм хүйтэн байгаа хэрэг баг. За ингээд бол морин цаг болсон. Тэгээд Богд бол ингээд одоо энэ чинь хааны одоо яг морин цагаас яг өмнө очисон шиг байна. Тэгээд хаан хатны одоо өмсөх зүг монголчууд дээд зэргийн бэлдсэн хааны өмсөх хувцас хэрэглэл тэгээд одоо титэм тамга сүл далбай гэдэг бүх юмд бол одоо зөвхөн монголын юм байна гэж. Энэ дээр төвд гэдэг юм уу хятад манж юм өсөг оруулахгүйгээс өсөн бод хааны тамгаас ингэчээ гэж. За ингээд бол яг тэр товлон цаг болоход ингээ одоо халахын сайрны хан амнсрын баруун өвдөг дээр одоо 3-тай сөгдөж 9-тэй сөгдөн тэр өргөмжлөх бичиг тунхыг уншлаа гэж өргөмжлөлийг. За ер нь ёслолыг бол одоо даалгын цэрэнчимд өдөрчсөн байгаа. За ингээ өргөмжлөхийг ингээд одоо Монгол улсын хаанаар Бурхны шний тэргуун богж орны нөхцөлийг өргөмжилж байна гэдэг үг байна да. Тийм хадныг бас одоо өргөмжилж байгаа улсын их тагнаар. За ингээ ингэхэд тэр одоо ордон дотор цугласан болгон баруун өвдөг дээр 3-тай сөгдөж 9-тэй мөргөлөө гэж. За цугласан ордон дотор байгаа хүмүүс за нэг 70-80 хүмүүс байна. Өтөрт авилгаа тэр сайд ноёдууд. За Богдын шар ордны одоо гадаа цугласан тэр нүд алдам их хүн байна. Тэр хүмүүс за мөн одоо тэр юунд Алтан булагт Ерөөд Өвөр Монгол байсан бүх хүн яг хүмүүс нэг хүн шиг одоо тэр хүрээний зүг хандан одоо юугаа өсөөс хамаадынхан бийж өргөжсөн гэж. За тэгээ хааныг одоо яг өргөмжлөх тэр үйл явдлыг уншиж сонсгоод ингэхдээ бол ингээд 3-тай сөгдөж 9-тэй мөргөлөө гэж бичсэн байгаа. Яа за тэгэхэд бол тэр гадна байсан одоо ингээд хааны ордонд ингээд үйл явдал ингээд хааныг өргөмжилж явахад хаан ордонд болж байгаа үйл явдлыг за ингээд шатхны одоо тэр контекстэр гэж байгаа ингээд гадаа ийм одоо Богд хааныг Богдыг одоо Монгол улсын хаанаар хатны улсын их тагнаар тий улсын цалыг Монгол оны цалыг олноо өргөгдсөн за хүрээг одоо нийс хүрээг хэмээн өргөнсөн Монгол улс даяар олноо тунхлан зарлалаа гэдэг ингээд одоо цугласан олонд хэлдэг юм байна л да. Тунхлан зарладаг юм байна. За ингээд тэр бүхэнд ч юм уу ингээд тэр улсаан тунхлан зарлж хаанаа өргөмжлөх ёслол ийм болж байна гэд тэгэхээр тэр цугласан олон бүгд баяссан гэж байна. За ингээд ганцхан хааныг өргөмжлөх хаан ширээнд өргөмжлөхөөс гадна бол тэр хаан бол одоо зарлиг болгож байгаа. Ашиг дараах зарлиг гэдэг. За анхны зарлагаар нь бол одоо засгийн газраа 5 ямтай эмхлэн байгуулаад Чин хамтарч даалам цэрэнчимд за тэгэл төчөөд хүн чагдарч байгаа тэрийг л тэрийн 5 ямын сайдаа томилж байна доо. Тийм. Энэ бүх үйл явдлыг одоо харсан, үзсэн, оролцсон болгон бол одоо өстой нэг магнит нийл баярлсан гэж. За би түрүүн тэр халт дурдсан тэр одоо өвөр Монголд байгаа монголчууд
Ерөөгийн одоо монголчууд, Алтан булгийн Уляастай монголчууд, Яахтай Монгол. тийм хаагтай монголчууд юу яаж исэн гэж. Баярын нулимс тусуулан баярлж исэн гэж. Тэр ерөөд байсан Карнакова гэдэг Алтны уурхад байсан ажилтдаг байсан тэр хүний бичсэн тэмдэглэл байдаг. Монголчуудыг би урд хожид ийм байхыг үзье гэж. Яг нэг хүн шиг байсан гэж. Тэгээд ерөөгийн монголчууд ихтэл болоод ингээд богд хааны хөргийг залаад хажууд нь Орсын хааны хөргийг залаад. Тэгээ урталт нь бүгдээр нэг хүн шиг одоо ингэж залбирч мөрөгч баярлцгааж ялаа гэж. Би монголчуудыг урд хожид ийм байхыг үзээгүй гэж. Тэгээд ийм үйл явдал болсон хэрэг. Тэгээд энэ 12 дугаар сарын 29 бол босон үйл явдал бол 5 цаг болсон. За ингээд хаан эзэн хаан суугаад гişиг трах зарлиг буулгаад хааны ордонд байсан хааны ордны гадна цугласан одоо болгон хүмүүс бол бүгд одоо юу яасан байгаа. Гişиг төгөөж гişиг хүртсэн. Тэр бүр одоо юу шүү? Тэр бүр сүмхийдийн одоо манаачнд хүртэл гişиг хүртээсэн гэл бод. Зөө. Тийм одоо энэ сайд, хутагт, хувилгаад лам одоо ингээд бүх хүн тэр монголчуудыг ерөөсө гişиг хүртээсэн байна. За одоогийнхоор ярил гадна дотны хүмүүс байсан ч гэсэн бүгдээрэнд нь одоо ингээд одоо цай эдээ одоо хүлээ авалт мэхтэй болсон гэж. Гадаа цугсан тэр олон болгон. Тэгээ хааны зарилгаар бол бас одоо ингээд цоолог хэрэгэм одоо албан тушаал ингээд болгосон бүх Монгол даяар. Энд чи юу байгаа шүү? Энд чинь 60-аас 70, 70-аас 80, 80-аас 90 настангуудад 3 лан, 6 лан, 9 лангийн гişиг хүртээж байгаа. Шоронд хоригдчихсэн бүх хоригдлуудыг суллсан байгаа. Монгол даяараа. Монгол даяар ийм үйл явдал болсон юм. Тэгээд энэ үйл явдлыг чинь дэлхийд дахин дул энэ чинь ийм үйл явдал боллоо гэдгийг энэ чинь Орос, Америк энэ консулууд одоо хаалганд байсан консул тэр өдөртөө төвдөө уламжилсан. Хүрээнд байсан Оросын консул Монголд хүрээний эргэлт болж богд одоо улсын заан суулаа гэдгийг бол төвдөө уламжилсан байна. Энэ болон одоо үйл явдлууд болсон. Энэ бол одоо нэг одоо станы монголчууд тэр за одоо тэр өмнөд Монголоос нь одоо манжид агаар орсноос үзвэл 1636 оноос хойш гэсэн үг байна. За одоо халах Монгол нь манжид агаар орсноос хойш 1691 оноос хойш 220 жил 200 одоо 50 60 70 жилийн дараа байна уу? Энэ чинь төр улсын сэргийж тусгай тогтмол хэрэгчлээ болсны баяр. Энэ одоо баярыг баярлсан. Ингэж одоо сэтгэл одоо үнэхээр одоо нэг сэтгэл одоо гэдгийг одоо нэг амар амгалан эдэлж баярлсан юм аа гэж одоо бичсэн байгаа. Энэ өдрүүд үнэхээр тийм монголчуудын нар гисэн өдрөө гэж. Тийм болохоор би тэр 100 жилээр зориулсан зургийг хараад бас сайхан нэр өгчтэй гэж бодчихсон. Шинэ өглөө ирлээ гэж Монгол юм. Бид нэр бол ер нь гадны түүхээс л маш их мэдээлэл дайдаг шүү дээ. Үнэндээ бол колоничлолоос гадны колоничлолоос салаад тэр улс ингээл өөрийнхөө дотор ингээд бүх ялангуяа тэр шоронгийн хоригдуудыг ингээд суллаад ч юм уу тийм. Иймэрхүү үйл явдал бол одоо чинь энэ тгийн колоничлын түүхээс бид нэр тиймэрхүү түүхийг харж ирсэн. Гэтэл яг тэр үйл явдал манад болж исэн гэдгийг бид нар одоо болтол бас нэг тэгэж ер нь бодтойгоор дэлгээгүй шүү. Тийм шүү. Тийм. Тэгээ энэ үйл явдлыг би ялангуяа залуучууд, хүүхдүүд ингээд өсвөр үеийн хүмүүст хүрэх юмсан гэж бодод юм. Ягаад гэхээр чинь одоо бол бид нэр ингээд Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрх улсын иргэн тийм ээ. Тэгээд энэ магадгүй тусгаар тогтносон энэ тэр үед бол нөгөө тусгаар тогтнол алдсан байж байгаа сэргээж олж аваад ингээд тэр хүмүүс тэр эрх чөлөө тусгаар тогтнол ямар их санаж исэн болоод тэгэл одоо энэ чинь хааныг өргөмжилж ийн гэдэг чинь бол улсаан тунхаглан зарлж байна. Бие даасан тусгаар төгсөн улс боллоо гэдгийг дэлхийд дахин зарлж байна. Эзэн Чингисийн байгуулсан их Монгол улсын гал голомт сэргэж ийн шүү гэдгийг дэлхийд дахин тунхаглан зарлж байгаа. Үйл явдал шүү дээ тийм. Тийм. Тэр үүднээс нь ойлгуулах гэж одоо бас чармадгийн тэгэхээр яхахгүй 12 сарын 29 бол монголчуудын үндэсний хамгийн том баярнаа гэж би дахин хэлэх дуртай. Тийм би энэ 12 сарын 29-ний ихүүд томоохон хэмжээний бүтээл болоосоо гэж хүсдэг. Дээрээс нь бас нэг бүтээл болгоё ч гэж ер нь оролдож эхэлж байгаа. Тэр маш сайн хэрэг шүү. За ингээд дараагийнхаа асуултад орё гэж бодож байна. Богд хааны тухай. Ялангуяа тэр ардын хувьсгалтай холбосон кино бүтээлүүд бол маш их байдаг. Кино бол түүхийг бас нэг түүхийн бодиттой баримтыг таны түрүүний хэлдэг их сурвалжуудыг хүмүүст яг ийм байсан шүү гэж төсөөлөл өгөхөд бас их өндөр ач холбогдолтой бүтээл урлагийн хамгийн том бүтээл бол би кино гэж ойлгодог. Тэгэхдээ
кинон дээр бас маш их алдаа байдаг. Дээрээс нь ялангуяа социализмын үед хийгдсэн кинонууд дээр маань үзэл суртал гэж нэг маш аюултай том зэвсэг орцсон. Тэр үзэл суртлын зэвсгээр түүхийг маш их говьсон байна. Тийм шүү. Тийм. Тэгэхээр энэтэй та түүхчүүний хувьд бол яг энэний эсрэг байр суурьтай байдаг гэдгийг би маш сайн мэднэ. Тэгэхээр яг зөвхөн тэр үзэл баримтлалыг ярихаасаа илүү хэдүүлээ. Одоо кинон дээр юу яаж орж ирсэн байгаа вэ? Ялангуяа богд хааны хувцсан өмсгөл, тэгээд энэ богдын одоо биднээс энэ музей гэж үзээд байгаа үзмрийн үзүүлэлгүүд байна. Дээрээс нь энэ ногоон ордон маань маш их орсон байдаг зурганд. Тэгээ энэ талаар хоёулаа яриагаа цаашаа үргэлжлүүлье гэж бодож байна. Тэгээд дээрэс нь богдын сан хөмрөг гэж ямар ер нь хүн төсөөлөхөд ямар шүү тийм одооны мөнгө ханшаар одоо үнэлж болдсон болов юм болов хэрэг болохоор бол та зүгээр нэг зах цухаас нэг хэдэн баримт дэлгэж. Тийм бидний ч одоо тэгээд нэг их л ядуу улс байсан. Одоо юм мэдэхгүй байсан гэдэл одоо үндэсний чинь тэгсээр байгаад ингээд өөрсдөө ч одоо монголчууд маань үнэлэхээ байсан, бие биенээ хүндлэхээ байж штэ. Тийм байгаад одоо монголчууд монгол хүний үгийг үг биш гадны хүний үгийг дээшээ та гадны хүн орж ирвэл дээшээ өөрийн хүнд ошиг их нологол болж тэ. Тэгээ уг нь бол Монголдоо эзэн борогчтой богд харагчтай хаан байх нь монголчуудад хэрэгтэй байх гэж боддгийн. Богдын тухайд ярил одоо ингээд би тэр богд хааны ордон музей дотор сууж байна. Гаднаас нь харуул ийм ядуухан байсан юм уу гэж хинч баг хэлэх байхаа тий. Тийм шүү дээ. Ер нь өнгө үзмжийн хөрх юм өнгө үзмжийн ямар үлээ. Аргагүй шүү дээ 150-аад жил. Тий. Болцсон энэ ордон гэдэг бол тэгээд ямар нэгэн байнгын арчилгаа тордлогоо байхгүй бол тий ямар хүнд байдаг шүү дээ. Тэгээд өнгө үзмж зохицолдлогоо ингээд үзэх юм бол бид чинь бол одоо Азийн дорн техникийн орн Монголын одоо уламжлалтай бурхны шинтэй орн байлаа. Тэгээ бурхны шиний одоо төв байсан хүрээ мэн гэж тэгээд за богдын ордон гэж ийм байгаагүй гэж. Тийм би ганц хоёр баримт хэлье. Тий одоо богд хааны одоо Эрдэнэсийн сан гэд байлаа. Тийм богд хааны ордон гэсэн үг шүү дээ. Богд хааны одоо лав 4 ордон 5 ч ордон одоо нийслэлийн байжээ. Тийм завлдсан одоо нэг ордон жишээнээс гэвэл те гадны дотныхан бол одоо энд хүрээнд маш их ирдэг байсан. Богдтой одоо уулзах гэж цаг авдаг байлаа. Тэгээ өдөр хоногор өнждөг байлаа. Богдын ордон гэдэг ч одоо ингээд цагаан ордон гэдэг юм бол одоогийнхаар уран зургийн галерей байлаа шүү дээ. Тийм одоо тэнд чинь бол Английн, Оросын, Хаадын одоо хөргүүд. Тэгээл одоо өндөргэн зануузрын өөрийнх нь бүдэнгээс аваад хэмжээгээр нь босгосон тийм уран баримл өвөл зон ховцын солидог. Өглөө орой одоо тэр за эднийхэн дээж хөргөдөг. За тэгээд тойруулсан үзэн баримлууд нь тэр бол тоймгүй шүү дээ. Тэр бол одоо үнэхээр богдын ордонд ирээд үтсэн хүмүүсийн дуртгал дурсамжаас ярил одоо үнэмшихгүй гайх үнэмшихээр бараг үлгэр шиг юм байгаа юм. Тийм. За би тэгээд энэ ганц зарим зүйлээс нь би уншиж үзье тий. За ингээд хүрээн дээр амьд бурхантай одоо уулзаж ярьсан хүмүүсийн дурсамж ярианаас гэж тий. Одоо тэдгээрийг бүгдийг тоочвол цаас хөрөхгүй гэж. Тэгээ энгийн хүний ой тойнд одоо амар бахааргүй тийм зүйл санагдаж магадгүй гэж бодож байгаа. За ингээд богдын ордонд байсан зүйлс. Хятадын шижир алтан гулдмаа гэдэг Камчаткийн хар булга Солонгосын хүн орхоод хойд мөсөн далайн 124 лан хув Якутийн очир алмаас энтхийн эрдний чулуу араб сэлэм хөрөө загсны хошуугаар хийсэн сэлэм нэр дахааны өндөг лууны ивэр зааны соёо зааны ёсон шоо эрдэмтэй шидтэй чулуу хүний чулуучсан тарих Японы заанаас бэлгэн дэрвсэн зааны ясаар хийсэн Камасутра хэрсний ивэр алтан уцаар нэгсэн хүүдий дүүрэн сууд мадбарам шигтгэхтэй эмэг бүгж писүү гартаа ман шүрэн эрдний чулуун хөөргнүүд алтан мөнгөн хүрэл ган зааны ясаар бүтээсэн бурхад цагаа хүрэн зандан үнэт модоор хийсэн бурхны ширээ сандал үнэт мод чулуу ухаж алтаар өнгөсөн бурхны гуу хэмтгэхэд тоймгүй олон. Тэгээ энэ бүхнийг үзсэн жишээ нь богдын ордныг үзээд Польшийн одоо аялагч Осиндовский бичсэн байгаа. Мил гайхаж алмарын бичгтэн Европын музейнүүд ч байхгүй ховор үзмэр байна гэд богдын ордныг үзвэл Европынхын нүүр уламар юм аа гэж хэлсэн байна. Тийм. За одоо Оросын эрдэмтэн Козлов
бас бичсэн байдгийг. Одоо энэ зүйлийг үзээд тэр нефритийн хөөрөг мөрөг энэ өөрийн ирэхгүй күнц камер гэж бичсэн байгаа. Энэ дээр ганц хэлбэл Орос маягийн их ордон модон шалтай уурын халаалтай гэж цахилгаан гэрэлтүүлэхтэй гэж. За 1924 онд хэлж байгаа. Энэ ордонд Европ, Хятад, Монгол төрөл бүрийн уран сайхны болон үн хэдлүүд дүүрэн байлаа гэж. Өөрийн ирэхгүй күнц камер гэж үгийг санагдуулж байлаа гэж бичсэн баг. Хэмээн хэлж байлаа гэж. Уран зураг хаад ноёдын хөргүүд хичнээн төрлийн байгааг хэлхийж бэрх тоолж баршгүй. Нэгэн тасалгаанд хөгжилтэй нэгэн Италиарын хөрг зургийн хажууд Английн хаан Эдуардын өнгө ялгаруулан зурсан хөрг өлгөөстэй байна гэж. Никола хоёрын олон төрлийн хөрг байна гэж. Богд гигантен болон өөрийнх нь эхнэрийн хөрг зөнд байна гэж бичсэн байх юм. Тийм. Иймэрхүү зүйл бол ингээд одоо олон байсан юм. Харамсалтай нь бидний үед ирсэнгүй гэдгийг одоо хэлье да тийм ээ. Юутаа ч гэсэн гэхдээ одоо байгаа энэ хааныхаа ордны зүйлийг бол одоо сайн авчвал сайн даа гэж бодож байна да.